Миний нэгэн өглөө бид өглөөний цайгаа уучгаад шууд машинаараа хөдөлцгөөсөн. Жанжээжээ үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1982 онд байгуулагдсан энд ховорцсон ан амьтад ургамал олон төрлийн зүйлс олдож байдгаараа хятадын засгийн газарт уг хүрээлэн хамгаалтанд авсан. Аялал жуулчлалын гол бүс болох Тэнгэрийн хаалга Аватар улсын оргил нь далайн түвшнөөс 1518 метрт оршдог. Урт нь 7455 метр. Агаарын дүүжин замаар 1279 метр өндөрт дээшээ өгсөхдөө байгалийн гайхамшиг. Сонирхохоос гадна 99 нухчаад замыг дээрээс харах боломжтой. Энэхүү нухчаад зам Холливуудын алдарт кинод Жеки Чан Дорнын зурхаа киноны зураг авалтыг энд хийж байжээ. Мөн алдарт Холливуудын Аватар киногийн бас зураг авалт хийж байсан. Тэнгэрийн хаалга уулсыг алсаас харах боломжтой. Эрт дээр үеэс хятадын хаадууд Аватар уулын агууг Диважинд хүрэх гарц гэж нэрлэж байжээ. Тэндээ шилэн гүүр байдаг. Гүүрний нийт урт нь 370 метр, өргөн нь 6 метр ба газраас 400 метр өндөрт байрладаг юм санж. Уг гүүр нь дэлхийн 11 сүрлэг гүүрний нэгээр тодорсон байдаг. Энэ гүүрийг дэлхийд алдартай архитектор Хайм Дотан зохиож бүтээсэн юм а. Эр зоргийн гүүр хэмээн нэрлэдэг энэ гүүрнээс аялах нь ёр бусын мэдрэмж авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болдог юм билээ. Бид эндээ нилээн хөгөө тарьж явж чадахгүй доошоо хараад нилээн өндөрлөгт улсын дээгүүр айдас төгшөөр зэрэгцээд бариулнаас нь чанга гихчин бариад л явж байсан. Жанжээжээ хүрээлэнд Аватар киноны Пандара гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан хөдлөл унчих гэмээр хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горих байгаль эхийн бүтээл ямар агуу гайхалтай гэдгийг харж сэтгэлээ баясгаж билээ. Мөн гадна байрлах шилэн цахилгаан шатны нийт 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт. Германы Рейгер брендийн 326 метр өндөр замыг 1 минут 59 секундэд туулдаг. Лифт нь зорчих хугацаанд байгалийн сайхныг толдоод маш сайхан байсан. Ингээд бид өдөржингөө л явж үцэг зүйлс ихтэй гэдгийг мэдэрч авцгаагаад Жанжээжээ ойр буудалд байрлаад өнөөдрийн сайхан агшнаа ярилцаж хоолнд орцгоогоод маргааш Хонконг явахаар аяллаа төлөвлөсөн. Үргэлжлэл тун утгагүй.